Өнөөдрөөс би 2004 оны Monster гэх анимыг ярих болно. Тэгээд тухлан сууж таалгас хоёрхоорой. 1986 Германы Дюссельдорф доктор Тенмаг сүд бүсгүй Яван сэрээгээд зургатаар мэдээ үзүүлэх бөгөөд хэвлэлийн баг хурлаар өчигдөр нь алдартай дуучин хийгдсэн тархины хагалгааны талаар яригдаж буйн харагдана. Тэрхүү хагалгааны багийн ахлагч нь Эвагийн аав наж. Уг нь Тенмагийн ачаар амжилттай болсон хагалгаа идэж өөрөө гартаж хийсэн юм шиг л телевизээр яриа өгч идэг. Тэгэхдээ Эва түнд аавынхаа өмнөөс баярлснаа хэлэхэд харин ч би баярлах ёстой. Япон хүн Германд ингээд эмчээр ажиллаж байгаа нь аав чинь лач гэж хариулдаг. Энэ чигээр аав эмнэлгийн тэргүүн болно. Ирээдүйд чи дарга би харин даргын ихнэр болно гэж хэлээд түүнийг твэрч үнсэн. Тенма өдөр нь хагалгаагаа амжилттай дуусаад гараад ирэхэд өчигдөр төрүүлж ирсэн ч Тенмагаар хагалгаа хийлгэж чадаагүй улмаас нөхрөө алдсан эмэгтэй Тенмагаас нөхрөө нэхэж уйлдаг бөгөөд Тенма үүнээс болоод нэлээд сэтгэл нь тавгуутаж орой болзоон дээрэж төвлөрч чаддаггүй. Тенма угтаа тушаалыг л дагсааж тэгээд би буруугүй те гэж Эвагаас асуухад нөгөөх нь өөдөөс нь тийм ээ баяныг нь аварсан чинь сайн хэрэг амь бүхэн өөр үн цэнтэй гэж хэлнэ. Тенма Эва хоёр орой Эвагийн аавтай хоолцоход Тенма эмнэлэг рүүгээ явдаг. Замдаа тэр хосол гарах төгсөн бөгөөд өөрийгөө буруутгаж чадахгүй, зөвтгөж ч чадахгүй байлаа. Эмнэлэгтээ эртэл нэг гэрийн 4 хүнээс 3 толгойдоо буудуулсан аимшигт хэрэг гарч 2 ихэр хүүхэд нисэн мэд хідэж эрэгтэй нүхлийн ирмэг дээр эмэгтэй шоконд орчихсон алаад өг гэж амдаа тавцаар байдаг. Эмэгтэйг нь Анна Либерт, эрэгтэйг нь Йохан. Тенма яаж хийж байгаад Йоханыг аврахаар хаалгаандаа бэлдэж байтал хадам нь хотын дарга цус харавсан 10 минутын дараа нисдэг тэргээр ирнэ. Би энэ нэлээд хүнд байгаа болохоор түнд төрүүлж хагалгаа хий гэж тушаадаг. Гэтэ Тенма энэ удаад өгнээс нь зөрөм ихэнд ирсэн хүүд хагалгаа хийхээр шийднэ. Хагалгаач амжилттай болж Йоханы биеийн байдалч докторчжээ. Тенма тайвширсан бололтой гүнзгий амьсгаа авч хичээж амьдардаг юм шүү гэж өөртөө хэлээд сууж байтал хотын даргын эцнийг даргын хагалгааны багийнхан ирж хэлнэ. Тэд бүгд л Тенмаг буруутгадаг. Чиний амиа бодсон байдлаас болж чамаас болж багийн нэрхэн дунлаа. Ахлах нь хүртэл түнд чамайг хотын дарга хагалгаа хий гэж тушаасан мэдтэй. Тэгтэл чи үл тоосон. Дарга энэ тухай чинь сонсоод үнэхээр урам нь хуурсан гэж анлээ. Бэлтгэлтэй байсан чинь дээргээд хойноос нь дуудахыг ч үл тоогоод яваад өглөө. Тенмач готраад гэртээ харна. Өглөө нь мэдээгээр хотын даргын хагалгааны тухай хэвлэлийн баг гурал ардаас нь харин Либертийн хэрэг гарч байна. Тенма тэрхүү одооноос яах вэ? Би ч гэсэн тэр хүүтэй ижлэхэн нөхцөлд байх шиг. Кадр шилжиж эмнэлэг дээр Тенма өдөржингөө ажилдаач төвлөрч чадахгүй байгаа харагдана. Тэр үеэр нь мөрдөгчд охиныг асууж тэнд очиход сэтгэл зүйн нилээдгүй асуудалтай төдийгүй байн өрөөнөөсөө гараад алга болчихдог. Энэ удаач сувлагч нь түүнийг хайгаад явж байхаж. Оройн харин эмнэлгийн үйлчлэгийн үеэр Тенма даргатайгаа ярилцсан. Дарга нь илдэг байгаа юм шиг боловч өөр хүний гол мэсэл засалчаар томилж тийм нэмлэгт үлдэж олно. Гэтэ хизээч тушаалахгүй. Ур чадварыг чинь би үнэлдэг. Тэгээд л болоо. Өөр эмнэлэгт очлооч эмчээ өөр чамд ямар ч ирээдүй байхгүй болсон гэж хэлдэг. Нэмээд Тенма тэндээс гарахдаа Эвата таарлах боловч нөгөөх нь бөгжөө тайлж хаяад шууд л өөр залуутай сэтгтэн үйлчлэг рүү явж орлоо. Тенма эмнэлэг дээрээ ирээд ухаангүй байгаа Йохангууд амьдралаа ярьж гарна. Ашиглуулж байгаагаа мэдсэн ч Тенма их мэдлэлтэй болвол зөв гэж бодсноо хийж чадна гэж итгэдэг байжээ. Тэгтэл намайг тэд өхүүл тарах хамтд. Тенма явахдаа Йоханд хичээж амьдраарай гэж хэлдэг. Гэтэл Йохан айл хэдийн ухаан орсон байлаа. Маргааш нь мөрдөгч Аннагаас яриа авах гэж оролцсон ч Аннагийн нөхцөл байдал байцаалт өгөх боломжгүй байна. Харин Йоханы өрөөнд дарга болон хоёр дагуул нь ихрүүдийн тухай ярилцдаг ба ард иргэд гашуудж тэдний өрөөгөр дүрэн бэлэг илгээсэн байдаг. Дарга нь олонний анхаарал эдгээр хүүхдүүд дээр байгаа тул тэднийг уулзуулсан бичлэг хийж эмнэлгээс сурталчлах санаа гаргалаа. Үүнээс нь болоод Анна охин орлон ухаан алдаж Тенма сонсоод гүйж ирэхэд Йохан сэрсэн байх ба ихрүүдийг хариуцаж байгаа эмчийн үргээс Тенма чөлөөлөгдсөн гэдгийг хэлнэ. Тенма яаж ч эсэргүүцээд тэмцээд нэмэргүй аргаа барна шүнэн тасартлаа авна. Энэ үед нь харин дарга болон даргын хоёр дагуул үл мэдэгдэх шалтгаанаар нас орцгаасан байлаа. Үүрээр цагдаа нар Тенмагийн хаалгыг төгшөж өчтөр орой хаана байсныг нь асууна. Түүний ярианаас 3 хүн ууд тусныг мэдээд Тенма эмнэлэг рүүгээ яарангүйж очиод эмч нар ачаалтаа дарагдсан байхаагаад ихэр хүүхдүүд сарнсан юм шиг алга болсон байлаа. Хэсэг хугацаа өнгөрч даргын оршуулга болно. Тенма оршуулгыг дуусгаад явж байтал мужийн цагдаа Вайс Бахайкен болон засгийн газрын мөрдөгч Лүнгэ гэх хүмүүстэй таарч тэд Тенмагаас тодруулга. Тэгэхэд ил болсон зүйл нь нас орсон 3 хүн хортож хэрэгдэж нас орсон байдаг. Йоохны өрөөнд эцэцгээсэн чихэр.
Тэнма эмчээ. Танд тэр чихэр яаж яваад тэр гуравт авчсан талаар таамаглаж байгаа зүйл байна уу? Тийм юмыг би яаж мэдэх гэж. Мөрдөгч Тэнмаг сэжиглэж байгаа нь илэрхий. Тэнма өргөжлүүлэн хүүхдүүдийг тэднээс асуухад хүүхдүүдийн хувьд олдоогүй хэдэж энэ хэрэг тэр гэр бүл болсон алдлагаас эхэлтэй байж магадгүй бүр цаашлаа дуус төрийн холбогдолтой ч үж болно гэдэг. Энэ мөрдөгч ихтэй үнэхээр өвгүүдэр гараараа агаар дээр бичлэл хийж тархиндаа хүмүүсийн хэлсэн үгийг кодолдог. Тэнма тэднээс салаад хамт явсан симпайда нутаг уцгаар шийдснээ хэлдэг. Тэнма үнэхээр их ядарчээ. Эмнэлэгтээ буцаж очиод өвчнөдөө анхаарал тавихад өвчтөн нь таныг явах гэж байгаа гэж би дуулсан. Болвол битгий яваач гэж гуйдаг. Тэгэхэд нэгэн сувлагч нь ирээд шин томилгоо хийгдэж байна. Хурлын дарга таныг дуудуулсан. Олон хүн цомготгоно гэж байна лээ. Ихнэр эмч жижигхэн тосгон томилогдсон гэсэн. Тэнма эмчээ хурлын дарга юу ч гэж хэлсэн хичээгээрэй. Энэ имлэгийг битгий орхиорой. Тэнмагийн өвчтөн хамтран ажиллагсад түүний чадвар хандлага ямар гэдгийг нэлтгэдэг. Хурлаар Тэнма мис заслын хэлцээ удирдлагаар томилогддог. Хурлаас гарч ирээд тэр сүүлийн хэд хоног болсон зүйлсийг бодож сурхиртл байлаа. Даргын тушаалыг зөрчиж, удирдлагын ажлаа алдаад Эвагаас залсан. Тэгээд л энгийнийн эмч болж амьдрахыг сонгосон байтал амьдрал гэж үнэхээр сони юм. Эва түүнийг нэг өдөр дуудаад ахин болцохыг гуйхад Тэнма юу ч хэллгүй яваад л өгнө. Кадр 9 жилийн дараах руу шилжин 1995 он Германы Кёлн хот. Энэ үеэр Германд аллагын хэрэг өссөөр байгаа бөгөөд Кёлн хотод бас нэгэн дунд иргэм насны гэр бүл алуулжээ. Яг ийм хэрэг 2 жилийн дотор дөрөвдөгөө гарч буйна. Энэ хэргийг ч мөн лүнгэ мөрдөж өгдөг. Ер нь нэлээд адармаатай. Нэг хүн хийсэн гэхэд хэцүү, өнгөцгөө харахад дээр юм шиг. Тэгээд ч бас хамгаалалт нь маш сайн байшинд алхаач хаваарчсан. Хохирогч хоёр ч мөн тэмцэлцсэн гэсэн ямар ч уулмөр байдаггүй. Хөршөөдөнд сэжигтэй чимээ сонсоогүй. Ганцаараа хийсэн гэхэд хит цэвэрхэн аллага. Энэ хэрэгт гэрч байж болцсошгүй нэгэн хүн байгаа нь 23 настай Адольф Юнкерс 2 удаагийн хулгайн эрэгт толбогдсон цааш талих мэрэгчлэн өмнөх 3 эрэг дээр ойр хавьтанд байж таарсан. Энэхүү оройно тэр гэрч залуу нэг зүйлээс зугцаар машинд мөргүүлэн Тэнмагийн эмнэлэгт хүргэгдэн ирдэг. Тэнма харин өнгөрсөн 9 жилийн хугацаанд тасгийн дарга болж тушаал твшсэн байдаг. Мөрдөгч лүнгэж эмнэлэгт ирсэн байх ба залуу тагалгаа хийхдгийн өмнө Тэнматай ярилцсан. Тэр одоо хүртэл хортой чихрийн эрэгт Тэнмаг сэжиглсээр байгаа. Сэжиглэж байгаа нь ч оргоо хоосон хардлагаас бас биш. Тэр үед 3 эмчийг хортуулах хамгийн боломжтой байсан хүн бол Тэнма. Одоо ч харахад тэдний өвхлөөс хойш Тэнмагийн амьдрал ихээр өсөж дээшилжээ. Хагалгаа дуусч өвчтөө ухаан ороод эрүүн чичирч хил ам нь ээрэн байж хэлсэн үг нь мангас ирж байна. Өглөө лүнгэ гівчээс байцаалт авна. Чи цаажиг онгойлгосон ч 2 хүний хоолыг тэгж цэвэрхэн зүсэж чадахгүй доор хаяж 3 хүн чамтай хамт байсан гэж бодож байна. Хамгаалтын системийг эвдэлж гэр бүлээр нь уулмаргүй устгасан байсан. Хамт хийсэн хүмүүсээ эртхэн хэлчих. Гэхдээ хэлэхгүй байлаач ойрын хүмүүсээс чинь хутгандаа мэрэгсэн хүний жагсаалтыг бид гаргаж эхэлсэн олоод барих нь цаг хугацааны асуудал. Гэтэ өнөөдөр би чамаас үнэхээр тодруулахыг хүссэн зүйл энэ биш. Би яг яагаад хүүхэдгүй дунд иргэм насны эдгэр гэр бүлүүдийг сонгож алах болсныг мэдмээр байна. Та нарт хэн даалгавар өгсөн юм бэ? Энэ асуултын араас өвчтөн айж орилж эхлэх ба Тэнма мөрдөгчийг өрөөнөөс гарахыг тушаана. Дараах нь Тэнма өвчтнийг салхилуулад хэсэг өөрийнхөө тухай ярина. Яг л Йоханд ярьсан шиг эрх мэдэлтэй болохын тулд хагалгаа бол тушаал ахих хэрэгсэл гэж бодсон. Тушаал ахиад өөрийнхөө ажиллаж эхлэхийг хүссэн. Тэгтэл ихэр ах дүүсийн ахт нь хагалгаа хийхдээ би өөрийнхөө ахин жинхэнэ эмч болохыг мэдэрсэн. Ам бүхэн ижил үнцэнтэйг тэр хүн надад мэдрүүлсэн. Гэвч залуу чихрхэн хулгайж болсноо ярьдаг. Хүүхэд байхдаа нэг цагийг л авахыг хүсэж анх хулгай хийж байсан. Тэгээд л нэг мэдгэд л тэр цагийг л авахыг хүссэн байтал гэхэд бүх хүннээ цагдаа нарт хэлчих. Тэгээд бүхнийг ихнээс нь ихэл гэж Тэнма түнд зөвлөн. Залуу харин бүгдийг нь алчихсан. Тэр бүгдийг нь алчихсан хэмээн чичгэнэн уйлдаг. Оройн Тэнма гадуур явж агаад залуугийн авахыг хүсдэг цагийг олж хараад худалдаж авах гэд дэлгүүр рүү орно. Тэр үеэр нэмлэгт гівч залуу хэрэгээ үлээхээр шийдэж харгалзаж байсан цагдаагаас Тэнма эмчийг дуудахыг асуухаар гарахад цагдаа өгсөн байлаа. Удалгүй Тэнма өнөө бэлгээ барьсаар ирээд өгсөн цагдаагийн хажуугаас чихрийн цаас олох ба гівчийг сандран хайхад гівч эмнэлгээс хар ирчээрээ зүгтэж байна. Тэнма шууд л араас нь хөөх замдаа яг л 9 жилийн өмнөхтэй адил байгааг бодсоор гүйцэд гэртэл баригдаж буй барилга руу гүгээд орчихно. Тэнма араас нь ороход эмчээ наашаа ирж болохгүй шүү. Эмнэлэг рүүгээ буцацгаа Юнкерсан болохгүй битгий ирээрээ эмчээ. Түүнийг харж болохгүй.
Тэр хамтрагчдыг минь алсан. Таныг ч бас алчихна гэж орилдог. Дуугийн дагсаар яваад очтол дараахан хувцалсан залуу хөвгөн уулзалгүй удажээ энэ ч. Та намайг 9 жилийн өмнө аварсан биз дээ. Одоо ч мартсан байх л та. Тэнма түүний хин гэдгийг таньж Йохан гэж дуудана. Йохан. Гэвч Тэнмад анхааруулсаар байх бөгөөд Йохан бол захиалагч гэдгийг ч бас хэлнэ. Цагдаа нар энэ хэрэгт анхаарал ихэлсэн болохоор гэгчүүдийг Йохан толгой дараалал устгажээ. Йохан гэгчийг алхаар завдахад Тэнма би чиний талаар ихийг мэднэ. Тийм болохоор зүхтах боломжгүй хэмээн ятахыг хичээнэ. Тэгтэл Йохан бол түүний жинхэнэ нэр биш. Өнгөрсөн нь маш нууцлаг нэгэн байж таарна. Гэтэ Йохан Тэнмаг аав шиг өнгөж боддог, аварсандан ч мөн талархдаг. Тэгээж зогсохгүй та нар ч мөн анзаарсан байх. Йохан эмч нарыг цааш нь харуулсан байдаг. Йоханыг ухаан орсныг мэдээгүй Тэнма амьдралаа ярихдаа тэднийг үхэл таарна гэд хэлчихсэн болохоор Йохан тэднийг хордууж алсан гэдэг. Тэгээд Йохан юу ч болоогүй юм шиг гівч залууг буудаж хөнөөгөөд явхдаа Тэнмагийн хажууд нь зогсон. Тэнма амчи би тэр өдөр өгсөн байх ёстой байсан. Та намайг энэ ертөнцид эргүүлж авчирсан гэж хэлдэг. Үүнийг сонсоод Тэнма түүнтэй харцтуулахад тэр тайнаар нэмсгэлж байлаа. Тэнма өшөж үлдсэн бол Йохан удаанаар алхасаар тэндээс явна. Өглөө нь харин Лүнгэ Тэнмаг байцаана. Тэгэхээр таны мэдүүлснээр 1986 оны халдлагад өвцсөн гэр бүлийн хоёр эхрийн ах тархиндаа сумтай эмнэлэгт хүрэгдэж ирсэн ба та түүнд хагалгаа хийж тэр амьдарсан. Эмнэлэгт болсон 3 хүний алгыг мөн тэр үйлдсэн бөгөөд эхрийн хамтар гинэд ор сургаг болох болчихсон. Тэгээ яагаад ч юм 9 жилийн дараа гинт гараад ирсэн. Тэгэхдээ харгалзагч цагдаач ихрээр хордуулж алаад дараа нь таны нүдний өмнө Адольф Юнкерсийг буудаж хөнөөсөн. Тэр бол Юнкерс болон тэрний нөхдөйг хөлсөлж 4 гэр бүлийг хүйс тэмтрүүлсэн бөгөөд нэрийг нь Йохан Либерт гэдэг. Зөв. Тэнмаас дууж гарсангууд бол Лүнгэ түүнийг явуулахыг тушаа. Тэнмагийн дотор харуусал болон айцаар дүрч борооноор годамжны тэг голд сөхөрч суугаад шимшрэн уйлж эхэлнэ. Энэ удаад энэ өрөө дуусгая. Тэгээд цааш нь сонсохын хүсвэл subscribe дараарай. Баярлалаа.